Зүүн түүчээлэх зууны мэдээ сонь. Цаасан болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөрч бичнэ. Үндэсний өдөр тутмын зууны мэдээс сонин. Сайн байцгаана уу? Олон улсын сэтгүүл зүйн ихтгэлийн санаачлага GTI-д нэгдэж итгэмжлэгдсэн зууны мэдээ сонины 7 хоногийн тоймыг сэтгүүлч Төмөн Нэмрэл бям хажиднаар бэлтгэн хүргэж байна. Манай сонины даваа гарагийн дугаард амьдралын тойрог болонд үлгий брэндийг өвлөн хөгжүүлэгч Бацүрэн урьж түүний амьдралын баялаг түүхээс ярилцсан сонирхолтой нийтлэл орсон байна. Энэ нийтлэлийг манай сонины 7 дугаар нүрээс унших боломжтой. За харин мягмар гарагийн дугаарын онцлог материалаар геополитик болонд Трампын тариф эдийн засгийн уналд авчрах уу гэсэн нийтлэл орсон байгаа. За энэ нь юу гэхээр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп цагаан ордонд иргэн ирснээс хойших хамгийн том эдийн засгийн бодлогын шинжилтийг өнгөрсөн 5 гарагт хийсэн. За тэгээд Америкийн чөлөөлөх өдөр гэж энийг одоо нэрлэж байгаа. За тэгээд энэ хүрээндээ бол бодлогынхоо хүрээнд Америкийн нэгдсэн улстай одоо худалдаа хийж байгаа улс орнууд харилцан ижил татвар төлөх юм байна. За ингэснээрээ бол өнгөрсөн он гэхэд 1.2 их найд $10 одоо хүрээдсэн $10 хүрээдсэн Америк нэгдсэн улсын худалдааны алдагдлыг бууруулах үндсэн зорилготой юм байна. За манай сонины лав гарагийн дугаард улсын их хурлын гишүүн Дамжин намтай цаг үеийн асуудлаар ярилцсан байна. Энэ талаарх нийтлэлийг манай сонины 3 дугаар нүрээс унших боломжтой. За пүрэв гарагийн дугаарт баримтат нэгдгээд гишүүнчлэлийн хөтөлбөрийн одоо үйл ажиллагааны талаар сурвалжлага бэлтгэсэн байгаа. За энэ нь юу вэ гэхээрээс Монгол улсын баримт шалгах төвөөс бие даасан хараат бус редакцийг бий болгох, за мөн олон нийт рүү чиглэсэн сэтгүүл зүг хөгжүүлэх, дэмжих юм зорилготойгоор баримтат нэгдгээд юм гишүүнчлэлийн аяныг явуулж байгаа. Тэгээд энэ хүрээндээ одоо гишүүнчлэлийн хөтөлбөрөөр танилцуулсан талаар одоо сурвалжлагыг бэлтгэсэн байгаа. Зүүнд түүчээлэх зууны мэдээ сонь. Цаасан болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөрч бичнэ. Үндэсний өдөр тутмын зууны мэдээс сонин. Манай сонины баасан гарагийн дугаард авиатай цэмцэх газрын дарга Таштаваад тавьсан онцлог асуудлууд нийтлэлийг гол материалаа олгож оруулсан бол манай сонины онцлог болон улс төр хөшгөний ард буландаа төр томоохон цомтгол хийх саналыг засгийн газар бэлтжээ нийтлэлийг онцлсан байна. За мөн манай баасан гарагийн дугаарын 7 дугаар нүрт энэ сарын 12-ны өдөр эхлэх Дэлхийн цирк Монголд гээд олон улсын циркчдийн шоу тоглолтын талаар одоо Дэлхийн цирк Монгол төслийг санаачлагч ерөнхий продюсер Эрдэнэтэй хийсэн сонирхолтой ярилцлага орсон байгаа. Энэхүү ярилцлагыг 7 дугаар нүрээс бас уншиж циркийн тоглолтын талаарх хөрөнгө мэдээллийг авах боломжтой байгаа. Зууны мэдээ сонин нь олон улсын сэтгүүл зүйн ихтгэлийн санаачлага GTI-д нэгдэж итгэмжлэгдсэн Монголын анхны сонин юм а. За та бүхэн манай сониныг цаасан болон цахим хэлбэрээр захиалан унших боломжтой. За цахимаар захиалгахыг хүсвэл зууны мэдээ цэгийн сайт руу нэвтрээ орж захиалах боломжтой байгаа. Ингээд дараагийн томьёороо эргэж уулзцгаая. Зүүнд түүчээлэх зууны мэдээ сонь. Цаасан болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөрч бичнэ. Үндэсний өдөр тутмын сонин зууны мэдээ.